Хай, амралтын өдөр. Хүргэл тэрлээ. Би өөртөө энэ илүүдл усны лазер цагс юм аа. Дээрээс хойш яг авъя гэж бодоод исэн. Яг ямрын авахаа сайн мэдгүй байгаад исэн баггүй юу? Тэгээд ер нь анзаарсан чинь бараг бүгдээрээ л үзүүлэлт жоохон ойролцоо. Айхтар ялгаа юм тийм байхгүй юм шиг санагдаад тийм чинь тэгэл борлуулалт арай ихтэй. Үн хямдтайг нь сонгоод авчлаа. Яг би өмнө нь өөрөө ингэж гэрт хэрэглэдэг лазер хэрэглэж байгаагүй юм. Тийм болохоор дэмий үнэтэй юм аваад хэрэглэгч гүрдэнгүй байж магадгүй гэж бодоод иймиг сонгочлоо. Юу ч гэсэн хэрэглээд үзье. Би юу н илүүдл хүсэнд дургүй. Илүүдэлч гэж тий. Бага газараа байгаа юм чи илүүдл энэ төр гэж нэрлээд. Гэтэ ер нь надад бол тухгүй лээ тий. Гэтэ Монголд байхдаа ваксд орчдөг гэсэн болохоор гайгүй гоё цэвэрхэн ингээд байгаад идэг байсан. Тэгэд би ч болохоор ингээд октод нь яг вакс хийлэгдгүй за өвддөг энтергээд нэг хэрэгэлдэггүй юм. Тийм болохоор яг вакс хийдэг газрууд цөөхөн. Тэгэд би одоо ганц вакс хийлэхийн төлөө нэг ажил болгоод хотын төлөө яваал явахаас надад амар төвхтэй санагдаад идэг байхгүй юу. Тэгэд үнэн нь бас амар үнэтэй. Одоо Монголд би бикини сууг вакс хийлгэлээ гэхэд нэг 50,000 төгрөгөөр хийлгээ штэ. Тэгсэн чи энд болохоор сууг бикини вакс 400 яана 200,000 төгрөг гэдэг за. Тэгэхээр чин шал ядаргаатай байгаа сте. Тэгэд энтгийн октод болохоор ийм илүүдл усны лазерт орчдөг байхгүй юу? Одоо миний сая авсан шиг гэтээ хамаагүй том арай хүчтэй юм аппаратанд нь орчдөг. Энд чинь болохоор зүгээр илүүдл усыг болохоор татваргаар эхэлж усчаад тэгээд нэг хүйтэн лазераар гэхүү ингээд лазертад идэг байхгүй юу? Ерөөсөө өвддөггүй юм. Тэгээд тэр чин гэхдээ ургалтыг зогсоохгүй штэ. Бүр ингээд тогтмол орж ижил арай багасна уу гэхээс биш. Над шиг нэг хаа нэгтэй би одоо жилдээ үсрээл 2-3 удаа л тийм лазерт ордог за. Угаасаа миний үс нэг хурд ургадагчгүй тийм өтгөнч биш. Тийм болохоор надад нэг хаяал ороход болдгийг. Тэгээ тэр нэг үн болохоор 200 яана 100,000 төгрөг гэдэг байхгүй. Тийм болохоор би за 2 удаа орох. Зарлынхаа мөнгөөр нэмүсээ нэг жижиг гэрээ аппарат авчий гэж одоо тэр лазерыг авсан байхгүй юу? Одоо гэхдээ би бас тийм илүүдл үсмэсний нэг туртай биш ч гэсэн хамгийн анх цаа амир энэс яг сугандаа ингээд нэг үс ингээд зохиоцсон байгааг анхудаа хараад амир баг баярлчихсан баха. Ваа би том болж гин эмхтэй хүн болж гин энтергээл. За тэгэд бүр инээдтэй за. Йоо ингээд нэг 10 жилд октодын уулзалт энтергээл нэг юм болоод идэгсэн да тий. Одоо эмнэлгээс эмгтээчүүдийн эмчнэр ирээл октодтой уулздаг. Тэгсэн чинь нэг удаа баг анхных байсан баха тэр яг тэгэд нэг эмч ирээл за одоо та нар бол шилжилтийн насны өсвөрийн насны октод одоо ингээд та нарт сэтгэл санаанд чинь болон бие хаанд чинь өөрчлөлтүүд гарч ирдэг, мөө мургадаг, одоо биеийн хэсгүүдэд үс ургаж эхэлнэ, мөн биений өмөрн гэл анх ингээд тайлбарлаж өгчээсэн аахгүй юу? Тэгээ тэр үед бас харьцангуй өртөөсөн болов ер нь урьдчилсан мэдгэдэггүй өөх гэж тэгсэн болов ямар ч гэсэн миний л биений юм ирээгүйсэн. Би тэгээд ариун цэврийн хэрэгэлтийн зүгээр гэртээ 0 мэлдэл харж ирснээс яг ингээ хэрглэж задлж өрөөсөө үзээгүйсэн аахгүй. Тэгсэн чинь тэр хорлын дараа нэг эмч охин болгонд юм нэг 4-5 ширхэгтэй ариун цэврийн хэрэгсэл өгсөн байхгүй юу? Тэнийг эвтэйх нь ингээд хүний сонирхол нүд татмаар юм хөрхөн хөнгөтэй. Тэгсэн чинь би тэрийг аваад гэртээ харжаа. Тэгээ тэрийг одоо ингээд биний юм мэрэгүйсэн ч гэсэн үзмэр санагдаад хэргэлж үзмэр санагдаад тэгэл цаас энэ ураал нийжиг ахгүй юу. Тэгэд ингээд анхудаа ариун цэврийн хэрэгсэл харчаа. Тэгэд яаж хэрэглэдгийг мэдэхгүй заа амир инээдтэй. Тэнгүүтээ яг нэг ингээд гадны хуутнаас нь салгаад юм наалттай одоо цавуутай хэсгийг өөрийнхөө арьсан дээр наажсэн амир тэнэг ёо. Тэгээд бүр дараа нь л нэг биний юм ирээд ээжэр яаж зөв хэрэгэлдгийг заалгаад арайч өгж мэдчихсэн. Ер нь тэгээд байглаасаа л эрэгтэй эмэгтэй хүний физиологондоо тэгэхээр чин тэгэл нийгэмд хүлээх хариуцлага, ажил мэргэжил дээр бас өөр байх нь аргагүй л гэж боддөө шүү дээ. Гэлөө шал хамаагүй юм ярьцнаа. Гэтэ та нарт одоо ингээл эсрэг хүснэ чинь хүний юу нь гоё байвал хамгийн их татагддаг вэ? Заавал эсрэг гэлтгүй бас эмэгтэй хүний ч гэсэн болно. Надад бол эмэгтэй хүн сайхан сэтгэлтэй байвал үнэхээр гоё харагддаг. Одоо туусч, өгөөмөр, бусдын оронд өөрийгөө тавьж ойлгож хайрлаж чаддаг,
яг тийм байдал нь ер нь ямар ч гадна өгөгдөл дотор өгөгдлөөс үнэхээр илүү амар үнэхээр яг хүний бүр айгуу гоё гэрэлтүүлж гоё харагдуулаад байгаа юм шиг санагдаад идэ. Харин эрэгтэй хүнийг гоё харагдуулдаг юм нь за бас гадна өгөгдөл биш юм шиг байна. Тэгэл энгийн л дундчил байхад бас нэг хамаатай биш шүү дээ. Гэтэ эрэгтэй хүний нэг тийм хоолж ухаан, уужуу тайван байдал, нэг тийм юмд нэг одоо зангарахтай гэмээр ч юм уу мэдгүй ер нь нэг Монгол эр хүний шинжийг дүрсэлсэн нэг утгууд байдаг да. Ер нь баг тийм л байхад хамгийн гоё. Ер нь вакцинад хэлчихвэл ухаалаг байхад эрэгтэй хүн хамгийн гоё санагддаг. Гэтэ нэг багтаа гэхүү одоо нэг 20-д насны үед яг бас мэддэггүй байсан юм аа. Яг ямар эрэгтэй хүн надад таалагддгийг зүгээр ингээл найз охтуудтайгаа ярьж марахаар тэд нэр энэ амар хөөргөн байгаа өстэй тэр амар царайлаг байгаа өстэй энэ төр гэл ярихаар тэрийн тийг харахаар яалтчгүй царайлаг яалтчгүй хөөргөн. Гэтэ яг миний сонирхол яг миний татагтахаар хүн мөн үг гэхлээр бас яг биш байгаа дааг ингээ сүүл рүүгээ ойлгочтой юм билэ. Гэтэ яг ингээд миний сонирхлын намайг илүү татдаг эрэгтэй хүмүүс гэвэл ер нь багаасаа би одоо жишээ нь ангийнхан ч юм уу тоондоо сайн хүүгүүдэд илүү дуртайсэн. Тэгээ их сургуульд ороод ч ялгаагүй илүүтэй. Тооны хичээлдээ илүү сайн, хичээлдээ ер нь онц сурдаг хүүгүүдэд илүү татагддаг гэдгийг мэдээд исэн. Тэгтээ бас тэгээд ялцчгүй амьдралын дунд анзаардаг юм билэ. Тоондоо сайн, толгойтой байгаад зөв бодол, зөв үйлдэлгүй бол эсэргээр амар хорон болчих гээд гэдгийг бас ингээ анзаарч байгаа байхгүй юу? Тэгэхээр бас яг тэр ухаантай байдлыг зөв хүнтэй хослуулчаар шууд намайг татах хамгийн хүчтэй зан чанар юм байна гэдгийг ойлгоол шүү дээ гэж. Тэгээд яг өсвөр насндаа болохоор за би яг иймэр дүү хүнтэй сууна гэд ингээд төсөөлнө шүү дээ тий. Тэгэхээр хэлхээс хичээд байна гэж юу? Их хүчлэн цагаан халааттай тийм хиймч хүнээр аягүй их төсөөлдөг байсан. Аль эсвэл одоо тооны багш цаа зузаануудны шилтэй зузаан шотой костюмтэй тэр нь тоховчтой за мэдгүй нэг тэмэрдүүлийн төсөөлдөг байсан. За бай бай.